За сайн байцгаана уу? Өнөөдрийн зураг бүгдээрээ бурхан алдан уулыг зурж сурах болно. За бид бүгдийн их дуртай яг энэ зургийг яаж уран сайхны хэлбэр рүү шилжүүлэх вэ гэдгийг заана. За энэ дуранд бүгдээрээ хар зураг гаргах хэрэгтэй. За хар зураг яах вэ гэхээр ерөнхийдөө энэ зурган дээрээ холоор нэг хуваачна. За яг юм голоор ганц боосон шугам байхад л болно л та. Үлдснийг нь ерөнхийгөө талаа явчихна гэсэн үг. За ингээд өөрийн баримж байгаагаар хоёр хуваалаа. За энэ шугам дээр юу тэмдэглэх вэ гэхээр яг энэ уулын их тэр доотлын хормой хэсэг харагдаж байгаа яг энийг энэ шугам дээр хэдээр нэг юм баримж байгаагаар харна. За минийхаар бол бараг 3-2 байна уу гэж хараад байгаа юм. Ингээд эндээс энэ хүртэл бүр яг 5-ны 2 хэсэг нь ингээд газар байна. За баримж байгаараа хувач. За энэ хэсэг эндээс уулна гэж байна. За дараа нь яг доотлын энэ хормоноос энэ хүртэлх зайныхаа хэдний хэд дээр нь уулны үзүүр яг энэ шугам дээр таарч ирнэ гэхээр за яг 2-1-ээс доохот талд. За энэ явцаа барилж тийм ээ. За уулны маань хамгийн өндөр хэсэг энд байна. Гэтэ бараг шугууш харагдаж байна. Одоо эндээс энэ хүртэлх зайгаараа бас харьцуулж болно гэсэн үг. Одоо ингээ харьцуулах юм бол хамгийн өндөр хэсэг маань эндээс энэ хүртэлх зайныхаа 3-1 дээр барилаа. Тэгээд доош хөндлөлттэй байна тийм ээ. Тэгээ 3-1. За энэ болохоор ингээд энэ хэсэг бол ингээд тийшээ доош хөндлөлттэй байгаа. За одоо болохоор бүхэнд харьцуулах шугамудтай болсон учраас заавал яг энэ зургийнхаа юу харьцуулах шаардлагагүй. Ерөнхийдөө өндөр маань энтэйгээ чадсан үед гэж гарч ирлээ. За бирээр ингэж яг хэлбэрээр гаргаж зурхаас илүү ерөнхий ингээд төрсүүдийг гаргаж зурчвал амар. За эндээс маань ингээ гоё гэрэл тусч байна. Амар иймэрхүү интерьер харагдаад. За ерөнхийдөө энэ уулынхаа одоо товгор бүдэрийг нь өөрт хаагдж байгаагаар сайн тэмдэглэжүүл зүгээр. За тэгээд энэ дээр нэг жижиг модоо байна. За модоо бол дараа зураг. Энүүгээр байгаа нөгөө гоё алтан тариануудаа ерөнхийдөө ингээд маш дээшлүүлээд ингэж том болохоор зурганд маань их гоё харагдана. За гэтээ ямар ч тач энэ тарианыхаа байгаа энэ зураасыг нь ерөнхийдөө гаргачихъя. За иймэрхүү гаргацсан байхад бүгдээрээ одоо өмгөөрөө зурч эхэлцгээе. Одоо яг энийг эхлэхэд бол энэ тэнгэр нь их гоё юм уусалтай, өвөлтэй байгаа тийм ээ. Энээсээ шууд эхлэх гэсэн үг. За өнөөдрийн маань хичээл шинээр биднэрт хэрэг болсон зүйл нь болохоор юм том багс байгаа. Ингэх юм бол ерөнхийдөө нэг талбайгаа их гоё жигд бодоход ашигладаг. Тэгээд мөн ийм асткен гэдэг багч хэрэгтэй. За эхлээд бүгдээрээ том бирээ барьж байгаа. Тэнгэрээ усгана. За эхлээд бирээ сайхан усаар чиглэнэ. За цахан гавлаа. За эхний ээлжинд одоо нөгөө нэг тэнгэрийн маань өнгөлөд болохгүй байвал зүгээр 2 дахь удаагаар дээрээс нь давхарлаад явахтаа гоё болгочихно гэж бодъё. За одоо энэ гаргацсан байгаа хар зургаас ер нь жоохон тотгошин ингээд уул руугаа оруулсгээд зүгээр. За гэхдээ мэдээж хэлбэрийг нь болохгүй. За ер нь тэнгэрийн маань ингээ гайгүй болчихлоо, их гоё савир цэнхэр харагдаж байна. За тэргүүтээ нөгөө тэнгэрийн хаяа маань дээшлэх тусмаа илүү тод цэнхэр доошлох тусмаа савир харагддаг шүү дээ. Доод хэсэгт нь баг зэргийн савир цагаан үрээд үгүй. За бирний хажуухан дотлон цагаан гавлаа.
Энэ өмнөд нөө хатсан будагны маань шаарн давхар орж ирээ. За баг зэргийн хөхөнгөө орлаа ингээд цэвэртэйг нэглээ. За энэ хөө тэнгэр зуршлал маань ерөнхийдөө бид нар тухварт хэрэгтэй юм бол акрилик маань гоё усч байна. За хараад дээдлийн цэнгэр хэсэг маань хангалттай тод харагдахгүй байна. За ийм хэмжээний ус ихтэй байх болно. Бээрээ бүх юм хатгаас өмнө хөдөлгөөн маш хурдтай байгаа. Тэмэгчтэй үйл нэмж үзэхгүй. Цагаан өмнөөс авлаа. Бах зэргийн нөгөө нэг тэнгэр нариулсан цэхэр өнгөрөөс холж байгаа. Тэгэхгүй бол цагаан өмнө маань ангаараа жоохон эвгүй болж байгаа. За ингээ акрилик камерт байгаа юм. Ерөнхийдөө бүгдээрээ ингээ үйл хаана байгаагаа суурай тавиад өгчих юм бол дараа нь ч гэсэн нэмээд хийд өгч болно. За иймэрхүү байдалтай. Яг нөгөө гол бөөнөрсөн хэсгүүдийг нь яриад баг зэргийн цагаан өнгө. Тэгээд энэ зураг маань үүлэнд маань хэтэрхийг хач болгохгүй тул дөнөөр утган цагаанаар хийхгүй байгаа. За тэнгэрийн цэхэр өнгө юм байгаа тийм. Мэдээж ядуулаа хажуу талаар нь өгцөө. За энэ бээр маань ингэж байх байгаа тийм. Бүгдээрээ юу их гэхээр за энэ цэнхэр өнгөө ингээд гоё. Уулны маань энэ нөө сүүдэртэй бараан хэсгүүд байгаа. Бид нэрээ ингээд хөнгөлтөөгөө нэмж агаад энэ том багсаараа таглаад авах хэрэгтэй. За энэ татгаш байгаа юм сүүдэртэй байгаа тийм ээ. Энэ хэсгээр маань бас тодорхой хэмжээний бараан харагдаж байна. За энэ шиг бол бүр бараан. За тэрийг нь болохоор ингээд бүр хөнгөрөө өгч. Энэ дээрээ тодорхой хэмжээний хар өнгийг бас нэмж өгч болно. За энэ гол хэсгийг шоу. За нөгөө нэг олон төрлийн цэхэр өнгө холсон бэрээрээ багсаараа ингээд доош нь утгаараас сонирхолтой дүр зураг үүсэж байгаа. Энэ сүүдэр хэсгээ шүү хөнгөд юм шиг. За одоо энэ наагур маань бас ингээд бараан ойнуудад маань байгаа. Энийг хөнгөөрөө таглаад. Ерөнхийдөө тагlalтай хийцлийнхаа дараа дээрээс нь хоёр дахь хөнгөө явбал
мэдээж бүгд эвтэйхэн байдаг гэдэг хэлсэн тийм ээ. Эндээс харангүй нэмж өгцгөө. За одоо нэг энэ хэсэг маань айгу цайвар өнгөтэй байгаа. Энийг яах вэ гэхээр арай цайвар цэнхэр өнгөөр таталчих хэрэгтэй. За манай биер маань жоохон хар бараа өнгөтэй болсон байгаа гэдэг. Цэнхэр өнгөө өтөргөн шиг авчих юм бол гайгүй. Тэнгэрээсээ мэдээж ялахгүй болохгүй. За тодорхой хэмжээнд тэнгэрээсээ бараа өнгөөр таталчих. За энэ хэсгүүдэд маань тагалсан хэсгүүдэд маань ерөөсөө цагаан хоосны маань ширхэг үлдэх хэсгүү. Тэгэх юм бол зураг маань дараа нь үлдээд дутуу харагдана. За энд бас тодорхой хэмжээнд гівэгтэй байгаа юм байна. За бүгдээрээ ингээд нэгэн тийм уул зураг харгыг сураад авчих юм бол дараа нь альч нутгийн уулыг зурах чадвар сурлаа гэсэн үг. За энэс цаашаа юу болох вэ гэхээр энэ маань өөрөө намрын байгалыг үзүүлсэн байгаа. Ишээрээ ингээд дулаахан уур амьсгал оруулахын тулд гэрээ одоо байгаа өнгөн дээрээ улаан өнгө нэмээд борон бус хэцгээ. Зэрэг болох шиг байна вэ? Тэгээд ерөнхийн орчингой ингэж юм томоор тагалцсан байхад дараа нь бид нэрийг ингэж деталь нэхэд их амар гинтэй авах болно. Дараа нь бүгдээрээ одоо нөгөө энүүгээр алтан шаргал тариа толгойд зурхын тулд эхлээд жоохон бараан өнгөөр суурийг тавьчвал их зүгээр. За одоо ингэ бүгдээрээ хацсан хэсгээс нь эхлээд уулаа зурж эхэлцгэнэ. За одоо бүгдээрээ уулынхаа гэрс өдрийг юу түрүүнд биерээрээ хийж байна. За
ерөнхийдөө нөгөө цасны мас сүдэр өөрөө юм цайвар цэнхэр өнгөтэй байдаг гэж бодоод тэр сүдэр хэсгүүдийг нэхлэх юм. За ингэхдээ нөгөө ерөнхийдөө гоё тагалцсан байгаа учраас бүр ингэж будаг ихтэйгээр явахгүйгээр ингээд гоё тоншоод яваарай бэрнийхээ үзүүрээр. За одоо яг нөгөө нэг гэрэлтэй авах хэсгүүд масаа хатсан байна. Тийм болохоор бүгдээрээ мастикна бариад цахан өнгөө хавтгай хэсэгтээ шахлаа. За одоо цастаа цагаан байгаа хэсгүүдийг нь мастикнаараа ингэж авлаа. Одоо яг энэ үзүүр хэсгийг хамгийн цайвар байгаа юм хэлье. За энэ мастикны хамгийн үзүүр хэсгээрээ ингээд юм гоё хэлбэрийг нь тодорхойлж яг контур явна. За дараа нь тэрнээсээ дотор тал руугаа тэгээд юм гоё хавтгай гаргаж ирнэ. Мастикнаараа ажиллахад жоохон төвөгтэй байдаг. Яг гэвэл нөгөө яг энэ хавтгайгаар чирхийг мэдэхгүйгээр ингээ маш их будагтаагаад чирчингүүд энэ маань ингэж юм голдоо ийм үлдэхгүйгээр нэг бүхэл болчиход идэг. За наа юу байгаад ивэл энэ маань болохгүй бол энийг эргээд нөгөө цэнхэр өнгөөрөө дарж агаад тэгээд яваарай. Хэсэгт бас их гоё цагаан цайвар байна. Энэ мастикнаар тавьж байгаа гол шалтгаан нь болохоор ингэж энэ гол нь юм үлдчихэж байгаа. Энэ маань яг зурганд маань их гоё цасны өнгө төрхийг үүсгэдэг учраас мастикийг ашигласан байгаа. Хэрвээ мастикийг маань олдохгүй байвал зүгээр энийг бол бас яг нөө биенийхээ үзүүрээр товшоод хийх боломжтой. За энэ хэсэг маань голоор нь баг зэргийн цэнхэр өнгөө хойлоод мастикнаараас хийж өгцгөө. Энийг бас яг монголчууд нэрлэх юм бол будаг нийлүү гэж бас нэрлэдэг юм лээ. Тэгээ яг юуны хувьд бол мастикэн гэж нэрлэнэ. Кэгэр. За ингээд бас гэрэл өдөр гарах боломжтой байгаа.
Дараа нь ингээ болоогүй эсгүүдээ үүлээ бэрийг тавьчих боломжтой учраас энэ дээр нэг тийг сандраад ах хэрэггүй. Угаасаа яг зурж байгаа л дараа нь сурдаг гэдэг. За энэ хэсгээ ингээ хийж байгаа. Одоо бүгдээрээ түрх тацгаад тэр хоорондоо бирээ бариад ер нь бол бүх мэрэгжлийн төвшөнд очсны дараагаар уулан дээрээс маш олон өнгөөр зурх юм бол уул маань өшөө бодтой болдог. Одоо энэ ийшээгээ бол ингээд баг зэргийн хүрээ ягаан туяа оруулаад за багшнаа зүйлээ. Эхний ээлжинд бүгдээрээ гэрэлсүүдрийг ингээд маш цөөхөн өнгөн дотор гаргаж сурчих юм бол дараа нь ингэж олон өнгөөр оруулж зурдаг нь бол асуудал байхгүй. За одоо ингээд нүдэн нэлээд харах хэрэгтэй их зураг. Их зурган дээр маань уул маань илүү бараан байна уу эсвэл тэнгэр маань илүү бараан байна уу гэдгийг анзаараад зурх юм бол гоё болно. Ихгүйгээр нөгөө бас хит сэтгэл хөдлөлтөй автаад энд ч нэг гоё ягаан харагдаад тэнд ч нэг гоё юм цайвар цэнгэр юм харагдаад нөгөөдгөө ингээд хөөгөөд томоор нь харж чадахгүй байвал зураг маань ингээд алга цохор болчихдог. За одоо ингээд нөгөө саяны хийсэн гэрэлсүүдрээ бас ингээд янзлчих болно. Нөгөө нэг мастикаар бодог тавихаар бодгаа их өтгөнд явдаг учраас хатгатай бод зэрэг удаан байдаг. Энэ болохоор ингээд уусгаж болно гэсэн үг. За энэ хэсгээр нь өшөө нөгөө гэрэлсүүдрийн зам гэсэн утгаараа арай бараан байна. Одоо бүгдээрээ нутаг усны зураг, байгалийн зураг фотогоос хуулж зурж байгаа тохиолдолд гэрэлсүүдрийгээ сайн анзаарах хэрэгтэй. Тэгэхгүйгээр ингээд нөгөө нэг бол ингээд бүтнээр нь ингээд нанаасаа гэрэл тусцсан уулны зураг байх юм бол бас их хэцүү байдаг. Нөгөө нэг яг гэрэл нь хаана гэж хэлэх хэцүү. Тэгвэл зургууд нэг мэлисэн шарч юм уу тийм мэлисэн цэнхэр өнгөтэй болчиход байдаг. Тэгэхгүйгээр ингээд аль нэг талаас нь юм хагас ташуу юм хэлбэртэй сүдэр тусцсан байвал амар байдаг. Тийм бол уулын маань хэлбэр дотроо эдний маань хооронд бас барааг. За уулаа нэг иймэрхүү байдалтай орхичоод бүгдээрээ доошоогоо зурж байгаа хамгийн сүүлд нь уулан дээрээ дахиж нэмж ажиллахаа хийн. Дээрээс нь акрил бодог маань хасны дараагаар бас өөрөөр харагдах учраас за ингээд юм баруун өнгөөрөө сүдэр хэсэгт нь бас хүч нэмж өгцгөөе. Одоо уулны маань хэлбэр илүү тодорхой болж байгаа. За хогонг. За уулаа одоо нэг иймэрхүү байдалд орхицгоо. За одоо наашаага ой мод маань байгаа. За ерөнхий ингээд нэг усгацсан байгаа тийм. Энд дээрээ энэ ягаан дээрээ цэнхэр өнгөөр ингээд за өшөө улаан ингээд. Зэргийн саарл өнгөөр юм моднуудыг тоошиж өгцгөөе. Бид нэр ингээд зурж байхдаа их зурагтайгаа байнга харьцуулж явах хэрэгтэй. Магадгүй энэ цэнхэр өнгөөрийг бас аймагтан тавш.
туршиж орон зай үсгье. Тэгээд ийм зөвхөнгөөр янз янзын үг гаргаж авах боломжтойгоос ингээл гоё өөртөө шинэ нээлт хийгээд сонирхолтойгоор зурцгаарай. За хөнгөө нэмж хацгаая. За одоо ингээд хөнгө дээрээ ягаан гонмэл дахиад бүр ягаан үсгэцгээе. Ингээл бабагаар өмнө байдаг юм. За өөр юм уу? Нэг хэсэгт нэ. За одоо эдгээр хүмүүс дээрээ нэмэлтээр шигээр орж ирэх юм болохоор шаруу. За одоо бүгдээрээ арай бага зэргийн жижигхэн хавхаа бэрээ сонгоё. Хайр болбор шаруу бүтээрээ холиод ийм гоё юм алтан шаргал оохор өнгөийг үсгэж байлаа. Хамгийн цаана багс гэхэд усны ихтж урссан байна. Тэм гоё босоогоор нь модныхоо хэлбэрийг гаргацгаая. Намрын байгаа шигтэй дахиад санах хэрэгтэй. За одоо ингээд уулан дээрээ сайн ажиглахаар нар маань нийтлээс байгаа зү. Тэгэхээр моднуудын маань нийтлэл нь илүү гэрэлтэй байж өгчээж бодтой нар тусч байгаа мэт гэнэ. Одоо уулны зураг зурлаа гэдэг уулан дээрээ бүх ач холбогдлоо өгөөд үлдсэн юм альчих юм бол уул маань хичнээн гоё байгаад бүтэн зураг олж өгч чадахгүй. Тийм учраас эргэн тойрныг нь ч гэсэн сайн бүрдүүлэх хэрэгтэй. За энэ маань урдуур одоо ингээд нэг босоо моднууд байгаа те их зургийн дээр нь. За тэр модыг яах вэ гэхээр дахиад улбаршаар энэ бага өнгөс нь аваад эхлээд модныхоо гоё сүйрүүдийг нь гаргах. Хаашаа. Моднууд маань жирэдлэгчлэн байх нь тодорхой. Үзүүлэлт баг. Тэгэхээр одоо ингээд жоохон замбраагүйч гэлээ ингээд олон төрлийн өнгө болохоор бас нэг тийм гоё уур амьсгал үүсч өгдөг. Ерөнхийдөө нэгээс нөгөөлөг одоо бор өнгө гэхэд ногоон бор, улаан бор тий. Жоохон сааралдуу өнгө гэхэд маш олон төрлийн өнгө үүсч өгч чаддаг учраас ингээд өнгөнүүдээ гоё чөлөөтэй хойлоод байх хэрэгтэй. Тэгээд мөн ингээд нэг зурчаа тэрийгээ ингэж арилгахгүй байж байгаа. Дээрээс нь холихоор бас шинэ уур амьсгалууд үүснэ.
одоо энэ нөгөө нэг энэ хэсэг маань ерөнхийдөө бүхэлдээ сүйдрэлцэн байгаа учраас эдгээрийн толгойдыг өөр цайвар гэрлэхгүй. Гэтэ зарим модны маань хэсэг цайвар хандж байна. За жишээ нь тэгээд гол биенийхээ үзүр хэсгээр товшруулах. За яг ийм гоё хөнгө гаргасан дээрээ баг зэрэг улаан нэмээд одоо энэ тариа төрөлтийнхаа алсад байгаа хэсгүүдийг төрсөлж өгцгөө. Ингээд гоё товшоод өгөх хэрэгтэй. За одоо ингээд асар харагдаж байгаа. Энэ тариалгууд маань ингээд яг бүгднийг нэг жинэтэл зурхгүйгээр зарим хэсэгтээ их гоё тод харагдаж байгаа гэдэг хэрэгтэй. За одоо яг ийм гаргасан дээрээ бүгдээрээ энэ доороос нь ахуулаад тариан түрүүнийхаа гээд гоё ширхэгтэй ойрхон байгааг дүрсэлцгээе. За одоо ингээд юм гоё юм шар өмнүүдээрээ гоё дээш нь ингээд доороос нь дээшээ татаад өгөх хэрэгтэй. За зарим хэсэгтээ их гоё тод байж байгаа, зарим хэсэгтээ болохоор ингээд юм жижигхэн цаан хаагаар илэрхийлээд яваарай.
тавьсан өнүүд маань ерөнхийдөө доошоо уусч ингээд улам бодтой ингэж олон давхар болж харагдаж байгаа. Тэрийг нь ашиглаад ингээд дээрээс нь багаар цариулаад явангууд тариалахнууд маань их гоё бодтой наашиж харагдаж байгаа шүү. За одоо ингэнгүүтээ энэ нотлын ингээд хэсгүүдийг ингээд чонтойроод байгаас зармыг нь ингээд бүр доошоо илүү гарсан юм шигээр хийгээд өгөөрэй. Ингэж гарахгүй жоохон нэг тийм бүгдээрээ нэг энүүхэндээ дуусчих юм бол урах хэрэгтэй тийм ээ. За энийг хийсний дараагаар бүгдээрээ дахиад мастикинаараа энийг гол хүчилж өгнө. За тэр хүртлээр энийг ингэж нэмж хийсээр агаад хатаацгаая. За одоо бүгдээрээ ингээд асар даагаасаа ингээд нааш явсараа тариалалтад ирээд тусгацгаая. Ингээд багаар хэлбэрүүдээ ингээд нэмэлсаад яваад байгууд зураг маань их гоё болж туснаа. Тэгээ байгалийн зураг дээр ингээд бүр яг тасгаар үгээд ингэж будгаар ингэж ялах тий. Тэгэхээр бас жоохон онцгүй харагддаг. Тийм болохоор ингээд
тодорхой хэмжээгээр хөнгөтэй холиод явбал их зүгээр алсад байгаагаар бол. За тэгээд ингээд эхлээл ганц цагаан цэнхээр хөнгөнүүдээрээ зурж исэн бол одоо ингээд будаг маань ихсэл тусам энэ тэнд нь гоё юм туяа оруулж өгөх хэрэгтэй зургандаа. Иймэрхүү юмнууд маань зургийг маш гоё амьд болж өгдөг шүү. Ингээд багтаагаар бичлэлтэй хийгээд за энэс дэшегээ бас жоохон зэргийн хөнгөн нэмжих юм бол алсад байгаа мэдэгдэнэ. Ирээд авсан бас. Ингээд голоор бас товшоод яг гоё модныхоо хэлбэрийг гаргая. За одоо бүгдээрээ бүр шар өглөө орцгоогоо. За цаан байгаагаас бас ингээд гоё биерээрээ босоогоор нь товшиж. Зармийн өндлөнгөө зармийн босоогоор шар уг байгаа л гэд ерөөсөө зөвхөн улаан алхан дээр шараа нэмээд улбар шар мөн дээр шаардлагагүй. Саний баг зэргийн цэнхэр өнгө ороод онготой болсон ч гоё бол. Хайшигээ шууд хож ирж байгаагаар бичлэлүүд нь тоглож ирнэ гэсэн үг. За одоо ингээд нөгөө тариа ширхэхгүй те ширхгээр ингээд зурж ирсэн. Зармиг нь ингээд маш гоё бодтой болно. Тэгэхин тул ийм за багшин бодгаа нэмээд тэрээ дахиад нэг харцгаая. За одоо ингээд шар дээр ингээд нэмээд маш гоё цэвэр өнгөсж байгаа. За одоо өлцөн өнгөд маань жоохон баг зэрэг хэрэгтэй байгаа. За ийм өнгөөрөө гээд цэглээ. Тэрийг хийж үзье. За одоо ингээд тариан төрөөгөө бүгдээрээ нэцгээгээд мэдээж өөртөө зурсан юм чинь гарын үсгийн зураг бас зураг маань их гоё болно. За зургийнхаа ерөн доохон талд яг зурган дээр ашиглагдсан өнгөөсөө зурдаг байгаа шүү. Байгалийн зураг хамтдаа зурцгаая байж тээ.